За сайн байцгаана уу. Үндэснийхээ боловсрол хөтөлбөрийн зүгээс мэдэгд ээлжид лайв хийх гэж байна. Ээлжид жоох гялсхан нэг лайв хийгээд нэг юм бодол санаануудаа яриад тахгүй бол ердөөсөө ажил амжихгүй маа. За маш дөрвөн хугацаанд маш хурдан санаагаа ойлгуулахыг бодъё. Ерөнхийдөө бол санаа нь бол байгаад идэг. Юугаа яг нэг гоё илэрхийлж гаргаж ирч чадахгүй байна. За үндэсний боловсрол хөтөлбөр маань 5 зорилготой гэдгийг та бүхэн мэдж байгаа бах. За тэрнийхээ хоёр дахь зорилт болох цэцэрлэгийн боловсрол хөтөлбөрийн талаар маш товчхон ярихыг хичээе 5 минутанд тогтоогаад. За одоогийн цэцэрлэгийн боловсрол бол төрийн болон хувийн хвшлийн хүүхэд харах үйлчилгээ гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. За суглаа явуулдаг гэдгийг мэдж байгаа. Жишг 500 мянган төгрөгийн одоо ханш тогтооцсон тэрний төлжиж ордог гэдгийг бүгд мэдж байгаа. За нэг ангид бол 45-аас 60 хүүхэд сурдаг. За ингээд олон хүүхэд нэг дор байхлаар бол мэдээж эрг өвчлөл одоо хоол унд таар ууж гэдэг юм хүүхэд мөхтэй одоо анхаарал халамж багш нар нь бол тавих боломж багтай. За тэгээд бухимдсан үедээ олон хүүхдтэй ажиллаж байгаа хүн ч одоо ганц нэг гар хүрчдэг. За энэс бол бүүн лайв маяг бичлэг фейсээр явдаг гэдгийг хүн болгон мэдж байгаа. За цэцэрлэгийн боловсрол хөтөлбөр маань хоёр хэсэгтэй. За судлах, ирээдүйг тодорхойлох гэсэн хоёр хэсэгтэй байгаа. За одоогийн цэцэрлэгийн одоо боловсрол олгож байгаа маань бол хүүхэд харах үйлчилгээ гэдгийг бол түрүүн хэлсэн. За энэнийг бол одоо цэцэрлэгийн боловсролыг бол судалгааны байгууллага болгоно гэсэн энэ мөрөөдөлтэй байгаа. За юуг судлах вэ гэхээр тухайн хүүхдийн одоо бие биедрийн хувьд эрүүл чирэг байна уу? Одоо оюун ухааны хувьд эрүүл чирэг байна уу? Ямар орчинд өсөж бодож байна? За аав ээж нь амьдралын түвшинд хэрэг анхаарал хандуулж тавьдгийг. За одоо амьдрах одоо орчин тэр хүний орчин гэж байна шүү дээ, тий? Одоо юу гэдгийг гудамжч гэдэг юм уу, байрч гэдэг юм уу, орцч гэдэг юм уу, тэрнээс гараа явж байгаа, гарч байгаа гэл ингээл тэр амьдрах орчин нь яг ямар юм те, тэр тухайн хүүхдийн хүмүүжилд яаж нөлөөлж байгаа юм. За тэр тухайн хүүхд өөрөө ямар зан ааштай юм, те юун сонирхолтой юм, ямар сэтгэлгээтэй юм. За хөдөлгөөний эвслийн хувьд хэр юм. За одоо сонсголол мэдрэмж те. Одоо зүм бэлэг, одоо нийтж байдал те, ухаан, зориг, төвчээр, одоо гений мэдээлэлтэй Монголд бол одоохондоо тэрнийг бол хийх чадваргүй гэдгийг бол бүгд мэдж байгаа. За энэ мэтчлэн хүүхдийг бол одоо бүрэн 100% судалнаа. За хүүхдийг ингэж 100% судалснаар тухайн хүүхдийг одоо бүрэн ирээдүг нь одоо хандлагыг нь мэдэх боломжтой. За мөн тухайн орчны тухайн хүүхдийг хүрээлж байгаа орчныг бас бүрэн тодорхойлох юм боломжтой байнамаа. За ингэснээр бол одоогийн нийгэм тулгараад байгаа нэг янз янзын юмнууд болоод шүү дээ. Жишээл бага насны хүүхдүүдийг одоо ингэчлээ тэгчлээ гэл юм яригддаг. Дандаа л байнга тийм мэдээнүүд гарч ирдэг. Тэр чинь бол одоо дандаа л тухайн үйл явдал хийх гэж байгаа хүн маань бол тэр хүүхдийг бол маш их сайн судалсан, мэдсэн байгаа. Түүнээс гинт ингээл гудамжинд явж байхдаа шүүрээ аваа авчдаг юм гэж байхгүй шүү дээ. Тэр нэг зам үддний хүүхдийг аваа авцсан гэж яриад байгаа. Тэр чинь бол одоо яг л хайх юм бол тухайн гудамжийн ч юм уу одоо тэр ойр орчимд нь байгаа хүн л байнга тэр хүүхдийг тийм цагийн үед гарч явдаг тий. Сайн мэддэг ээж аав нь одоо ингээ ажилтай төрөлтэй байгаа гэдгийг мэддэг хүн л яаж байгаа шүү дээ. Одоо тэр хүн чинь урд нь тэр хүүхдтэй харьцчихсэн байсан учраас одоо тийм хандлагатай орчны сайн судалж байгаа юм бол тийм болохоос нь өмнө одоо тэр тухайн хүүхдтэй ярилцаа судлаа тий. За хин юу гэж ярьсан, яасан хийсэн гэдгийг өмнө нь урьдчилан судалчих юм бол за тийм хандлагатай тийм хүмүүс одоо энэ хүүхдэд ингэж нөлөөлөх боломжтой байна. Тэр том хүний ярьж байгаа яриануудыг хүүхд чинь дамжуулчихж байгаа юм чинь урьдчилаад ингээ хамгаалах боломжтой байгаамаа. За тэгээд бол одоо хүүхд ч одоо ямар нэгэн зан одоо сургуульд орохдоо зүгээр л хүүхдийг одоо хөтлөж яваашил оруулдаг шүү дээ, тий. Тэгэхээр бол цэцэрлэг бол судалгааны байгууллага болсноор бол тухайн хүүхдийг одоо зүгдээ хөдөлгөөний эвсэл тар бол нэг жоо хөдөлгөөний эвсэл сайжруулах одоо сургуульд
хятадтай сургуульд одоо дунд сургуулийн боловсрол олох хөтөлбөр маань одоо тэр чиглэл рүү шилжүүлсэн байв гэж төсөөлөх юм бол тэрэн лүү шилжүүлждэг ч юм уу. За тухайн хүүхд дуу муутай бол илтгэх чадвар энэ хөгжүүлдэг ч юм уу. Тийм сургалт нь арай давамгайлсан сургууль руу дунд сургуульд оруулдаг ч юм уу. За одоо аав ээж одоо гэр бүлийн юу гэдгийг архитаар суудаг ч юм уу. Хүүхдээ жоохон ямар нэгэн байдлаар одоо хөгжлийн хойшин татж байгаа байх юм бол тэрнийг бол одоо маш зөөлөн ч юм уу багш нартай ангид оруулдаг ч юм уу тий. За жоохон аав ээж нь хүүхдээ эрхлүүлдэг тийм айл байлаа гэж бодоход нэг жоохон хатуу ширүүн зан ааштай ч юм уу тийм багшийн ангид оруулна ч гэдэг ч юм уу. Энэ мэтчлийн ингээд судалгааг маш сайн хийснээр тухайн хүүхдийн ирээдүг бол одоо зөв тодорхойлж зөв хүн болгож хүмүүжүүлэх. За мэдээж хэрэг нийгэм гэдэг бол сайн ч хүн байна, муу ч хүн байна. Сайн хүн гэж байгаа дотор мууч хандлага бай, одоо юу гэдэг зан авир байна, сайн зан авир байна. Тэгэхээр одоо юу хэмдэ аль болохоор тэр эрсдлийг л багасгана л гэсэн үг л дээ. Одоо жоохон таруухан ааш аринштай ч гэдэг юм уу одоо тухайн генээс ямар хөвгөлтэй байна те тийм хүүхэд байх юм бол тэрийг аль болохоор зөв чийшин чиглүүлэгч гэдэг ч юм уу. За яг үгүй байлаа гэж бодоход тэр хүн ирээдүйд одоо ямар нэгэн байдлаар хэрэгтүү хийх ч юм уу магадлалтай байлаа гэж бодоход дараа нь одоо тэр насанд хүрсэн хойно тухайн хүүхдийг бол одоо ийм одоо ямар нэгэн гэмтрэгт холбогдлоо гэхэд энэ ер нь 10 цэцэрлэгээсээ ер нь ямар хүүхдүүд байсан ийм хийх боломжтой боломжгүй гэдэг ч юм уу те тэрнийг нь одоо ингээд тодорхойлцсон байж байна гэсэн үг ээ. Тэгээд үнэхээр авиас чадaltaй хүүхдүүд байх юм бол тэнийг бас тодруулаад явуулцдаг ч юм уу. Цэцэрлэг бол судалгааны байгууллага болох юм аа. За энийг бол би ингээд дотор ингээд сайн өөрөө бол ойлгоод өгдөг яг сайхан ярьж хийлж болж чадахгүй байна. Энийг яг хүмүүс айнда энэ миний ярьж байгаа юм утгаас нэг ойлгож чинь үстэй. За тэгээд судалгааны үндсэн дээр ирээдүг тодорхойлно. Ирээдүг нь зөв зална гэсэн үг. За цэцэрлэгийн боловсрол хөтөлбөр маань товчхондоо нэг иймэрхүү юм байгаа. За би бол маш хурдан лайв одоо хийхгүй болвол энийгээ бэлдээд ингээд яриад ингээд гэхлээр үнэхээр амжихгүй бөгөөд болохгүй байна. Тэг өнөөдөртөө ингээд өнгөрий. Дараа нь ингээд олон дахин яриад тэгэхээр айндаа тодорно үсттэй. За ингээд үдсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараа тэгээд эргээд уулзъя.